За энэ жилд хамгийн азтай байх ascendant орд бол ялцчгүй мэлхийн ascendant. Учир нь 6 сарын 9-ээс хойш Бархав сайд гараг таны ascendant орд болох мэлхийн орд дээр зочилсон байгаа. Үүнээс хойш дараа жилийн 6 сар хүртэл 1 жилийн хугацаанд Бархав сайд гараг таныг маш их тэлж өгнө. Тэлж өгнө гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр хийх гэж буй зүйлсийг чинь та түгээн тархаах те эсвэл ямар нэгэн азтай байх эсвэл тэлэн гэдэг нь бие махбодын хувьд таныг таргалуулах эсвэл өөрийгөө тэлж хүүхдтэй болох өөрийгөө copy paste хийж хүүхдтэй болох гэх мэтлэн нөлөөнүүдийг авчрах боломжтой. Том цар хүрээнд харах хэрэгтэй. Үнийг энэ нь юу ч хийж болно. Ерөнхийдөө бол биеийн эрүүл мэндэд сайжрах ч юм уу, эсвэл хийх гэж буй ажил хэрэгэнд бүтэмжтэй байх юм уу, эсвэл ямар нэгэн байдлаар та их урам зоригтой байна, азтай байна гэж хэлж болно. Ойрын 1 жилийн хугацаанд бол зүгээр суулгүйгээр эдгээр боломжийг алдалгүйгээр ашиглаж амьдралдаа өөртөө ашигтайгаар өсөлт дэвшлийг бий болгоход маш тохиромжтой цаг үе өрнөж байгаа юм шүү. За мэлхийн ascendant-ыг эрхшээгч гараг бол ялцчгүй сар юм. Сар нь хурдан ордоонуудыг онцлогтой гэдгийг та бүхэн мэдж байгаа. Хэлбэлцэлтэй байдаг учраас энд дурдсан байгаа өдрүүдийг сайн болон муу гэд ойлгочиход ер нь зүгээр давхцаж буй өдрүүд нь бол сайнтай бас муутай саармаг өдрүүд байх боломжтой. Эерэг таатай өдрүүдээр бол таны сэтгэл санаа илүү тайван эсвэл бие махбодын хувьд бас илүү тухтай байна. Харин жоохон болгоомжлох өдрүүдээр бол сэтгэл санаа жоохон хямралтай ч юм уу те эсвэл бие өвдөх ч юм уу. Гэх мэтлэнгээр яг өвдөхгүй ч магадгүй л дээ. Гэх мэтлэнгээр жоохон сэргийлэхэд зүгээр гэсэн үг. Сар нь маш их хурдан хэлбэлцэлтэй байдаг болохоор сайн муу гэдэг байгаа. Дээрх өдрүүдийг ажиглаад өөртөө ашигтайгаар ажиллаа хуваарлаарай. За 7 дугаар хаусын тухай ярилцъя. 7 дугаар хаус нь харилцаа холбоо, хосын харилцаа, хайрдурлал, гэрээ хэрэглэлцээр ажлын хамтрагч, түншлэл гэх мэтлэн бүх төрлийн нэг харилцааг илтгэдэг байна. За тэгэхээр 7 сарын ихээр 5-аас 10 өдрийн хооронд бол сугар гаргийн нөлөө орж ирнэ. Тэгэхээр энэ үед хүнтэй харилцах үйл хэргүүд нь эрчимжиж гэрээ хэлцээр хийх ч юм уу те эсвэл хүмүүстэй наймаалцах хэлэлцэх, хуралдах ч юм уу. Ерөнхийдөө бол харилцаанууд нь эрчимжих боломжтой байна. Өөр тохиолдолд хосын харилцаа нь эрчимжинэ. За эхний хэд хоног бол дайггүй урамсгалтай байх юм 7 сар нь. Гэхдээ 7 сарын 13-нд санчир гараг ретроград хөдөлгөөнд орно. Үүнээс хойш асуудал үүсэж эхэлнэ. Асуудал гэхээс илүү яг өөрчлөлтийн цэг эхэлж байна гэж харуул зүгээр. Яг жил алганы үдээд ер нь санчир гараг буцах хөдөлгөөнд ордог. Тэгэхээр жил алганы үдээд ер нь cancer ascendant-тай хүмүүс жоохон хайр дурлалын драматай байдаг үгүй юу? За 7-наас 19-ний хооронд энэ өөрчлөлтүүд мэдрэгдэж эхэлнэ. Ихэн үе гэх юм уу та тий. Энэ үед та одоо жишээлбэл өргөж байгаа хүнтэйгээ генет салахаар болох ч юм уу тий. Эсвэл уулз түгээс хүнтэйгээ үерхээр болсон. Эсвэл бүр гэрлэхээр болсон ч юм уу тий. Харилцаа нь ямар нэгэн байдлаар өөрчлөгдөж эхэлнэ. Харилцаа. Эсвэл ямар нэгэн чухал гэрээ хэлэлцээр хийх тухай бодож эхэллэх. Эсвэл тэрийг хийх гэж ингэж бэлдэх ч юм уу те. Ямар нэгэн байдлаар энэ сайн муу гэж хэлж чадахгүй нь юутаач одоо ингээд тогтуун байгаа асуудал нь дараагийнхын шат руу шилжиж өөрчлөгдөх тийм цаг үе эхэлж байна. 7 сарын 24-нд болохоор санчир гараг нартай 300 аспект үүсгэнэ. Энэ нь ямар учиртай вэ гэхээр та одоо байгаа харилцаагаа одоо бусдад ил болгох боломжтой. Бид хоёр үргэж байгаа шүү, бид хоёр хурим хийж байгаа шүү гэх жишээний ч юм уу те. Ямар нэгэн байдлаар таны хийж байгаа гэрээ хэлэлцээр таны хийж байгаа үерхэл чинь бусдад ил болж бусдын анхаарлыг татна. Хэрвээ харилцаа чинь муу харилцаа бол бас тэр чинь муу тал нь ил болж магадгүй эсвэл сайн байгаа санаж ил болох боломжтой. Энэ нарны нөлөөг бол сайн эсвэл муу гэж хар цагаан нарыг ялгаж салгаж хэлж болдоггүй. Юутааш таны бүх харилцаанууд чинь ил болно. Эсвэл өөр тохиолдолд за хайр дурлалтай холбож ярихгүйгээр өөр тохиолдолд энэ үед таны уулзах хүн, танилцах хүн ч юм уу те боломжийн чадварлаг хүлээн зөвшөөрөгдсөн
хүн бусдад хүндлэгдсэн тийм онцлогтой хүн байж болно. Яг нь боломжийн гэдэг хэмжүүр нь хүн болгоны хувьд өөр байх л та. Магадгүй царайлаг ч юм уу те. Магадгүй царайлаг мөнгөтэй ч юм уу. Ятаж энэ үеэр таны нийгэмших хүмүүс, танилцах хүмүүс, боломжийн таатай дайжгүй хүн байх бололтой. За 10 дугаар хаусын тухай ярилцъя. За 10 дугаар хаус нь болохоор ангараг гаригаар иргэшэгддэг. Энэ жил санчир гариг төвчээр хатуужил Сахилга Баатын сайн санчир гариг 10 дугаар хавас руу ч нэрсэн байгаа. Энэ нь цаашдын 2.5 жилийн хугацаанд санчир гариг таны 10 дугаар хавас дээр байрлахыг илтгэн. Энэ хугацаанд бол та маш их ажиллаж карьерийнхаа төлөө хичээж, зүтгэж, суралцаж, өөрийгөө хөгжүүлж, хүртөөсөл эрх мэдэл цаашдын өсөн мөрөөддөг албан тушаал карьерийн дээд цэг рүүгээ хүрэх гэж тэмүүлэх ёстой тийм цаашдын 2.5 жил болж өнгөрнө. Саяхан 5 сарын 25-наас л санчир гариг хоньны орд руу нуусан байгаа. За энэ нь 9 сарын 1 хүртэл байрлана. Тэгээд мөн санчир гариг мэдээж ухрах хөдөлгөөнд орсон байгаа учраас буцах хөдөлгөөний явцдаа эргэж загсны орд руу нэг эргэж нүгээд тэгээд өвөл хүртэл дахиад байрлана. Тэгээ өвлөөс хойш дахиад таны 10 дугаар хавас руу буюу хоньны орд руу эргэж нүн. Зарим нэг муу талаас харах юм бол ялан энэ хугацаанд таны мэрэгчлэн жоохон хэцүү санагдах болохын сан ядраад байна гэсэн мэдрэмжээс төрж юм магадгүй. Зарим канцер хасаантай хүмүүс ажлаасаа гарах ч юм уу те. Ажлаасаа гарсны дараа өөр ажлуудыг хийж эхлэх гэж хичээх ч юм уу. Ямар нэгэн байдлаар энэ нь таны карьерт онцгой нөлөөлөх цаг үе эхэлж байна. Хосод гарыг таны асцендент дээр байгаа учраас мөн боломжууд шинээр нээгдэж те илүү шинээр ийм ажил хийвэл ядын, ингэж хэлүүл ядын, цар хүрээгээ ингэж хэлий, ийм хийхийг хүсэжсэн зүйлээ одоо л эхлэх цаг гэсэн мэдрэмж бас илүү их тань төвштэй төрж бас магадгүй юм аа. 10 дугаар хаусын хүрээнд 7 дугаар сар ямар ихийг харцгаая. 7 сарын 6-нд санчир гарыг суур гаригтай sexual aspect үсгэх юм байна. 5-наас 10-ны хооронд гэсэн үг. Энэ үед бол гэрээ хэлцээр хийх уулзалт цуглаан хийх, хүмүүстэй харилцаа, үйлчлэгээний ажил хэрэг хийдэг бол үйлчлүүлэгчд нэмэгдэх ч юм уу те. Эсвэл ямар нэгэн байдлаар ингэж яасан, тэгвэл яасан гэж ярилцаад суух тийм нөхцөл байдлууд үүсэж болзошгүй. Гэхдээ за 7 сарын 13-нд санчир гараг буцах хөдөлгөөнд орно. Өмнө дурсамжлал нь энэ нь бас таны ажил мэргэжил карьерийн нөхцөл байдалд нөлөөлнө. Санчир гараг буцах хөдөлгөөнд орсноор та ажлаасаа олох ч юм уу, ажлаасаа гарах ч юм уу, эсвэл шинэ ажилд орох гэх мэтчлэнгээр ямар нэгэн карьерийн хувьд өөрчлөлтийг эхлүүлэх цаг үе байх болно. Магадгүй таны ажил нүүх ч юм уу, эсвэл таны ажлын рол нэмий өөрчлөгдөх, эсвэл шинэ төсөл орж ирэх гэх мэтчлэнгээр нөлөөлнө. За энэ үргэлжлүүлээд 7 сарын 21-нд ангараг гарыг хойд зангилаатай уулзах юм байна. Энэ үед ямар нэг юм дуусгах нэрэг гарч ирнэ. Хийж байсан ажлаа дуусгах, эсвэл ямар нэгэн байдлаар ажлаасаа болохын сан гэсэн мэдрэмж төрөх ч юм уу те. Гэтэ яг өмнөх аспект дээр яг санчир гаригийн нөлөө орж ирсэн учраас энэ нь нэлээд үнэхээр зарим ноцтой муу тохиолдолд ажлаасаа гарах үеж болзошгүй шүү. Ер нь бол юутааш ямар нэг юм цэгцлэх хэрэг гарах болно энэ үед. Шин орон зай боломжууд үүсгэх тэр хоосон зайг одоо хоослож, цэвэрлэж, их цэвэрлэе гэдээ хайж ин гэдэг утгаар ойлгох хэрэгтэй. Нэг хаалга хагдаад дараагийн хаалга нэгдэн шүү дээ. За 23-нд ангараг гарыг сугар гаригтай дөрвөлжин аспект үүсгэх нь 16-наас 31-ний хооронд үргэлжлэх юм байна. 7 сарын дундаас дуус хүртэл үргэлжилж байна. Тэгэхээр бас л харилцаа холбоо, сонгон шалгаруулах гэх мэтлэн одоо хүн таалагдах шаардлагатай хүмүүстэй хэлэлцээр хийх, гэрээ хийхтэй уулзаа цуугаад, цай ууж суугаад ингүү яасан, тэгвэл яасан гингүү та тиймэргүй байна гингүү та тэгчээл та гэх мэтлэн тиймэрхүү урамсгалтай дипломат харилцаанууд, хүлээн авалтууд хийх ч юм уу те. Ийм урамсгал харагдаж байна. Гэхдээ энэ дөрвөлжин аспект учраас шууд за тгий биш. За тгий л да. Ингүүл яаж юм. Тэгвэл манайхаас ийм зүйл санал болгож чинь гэх мэтлэнгээр одоо илүү жоохон буулт хийх ч юм уу те. Нэг тийм амар гоё харилцаа бол биш. Жоохон хичээх шаардлага гарч магадгүй гэдгийг сануулъя.
За 7 сарын 24-нд бол санчир гараг нартай гурвалжин аспект үүсгэх нь 22-наас 28-ны хооронд нөлөөлөх юм байна. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр нарны нөлөөнд таны ажлын мэргэжлийн хүрээнд та хүлээн зөвшөөрөгдөх, бусдад ил тод болох, бусдын анхаарлыг татах те эсвэл олонний өмнө гарч илтгэл тавих эсвэл өөрийнхөө хийсэн ажлын үр дүнг харуулж дийлгэх гэх мэтлэнгээр нөлөөлнө. Энэ нь нарны нөлөө нь мөн сайн ч вэ, муу ч вэ бүх зүйлийг ил гаргах нөлөөтэй байдаг. Ер нь сайн гэд хар цагаанаар хэлэх хэцүү. Тийм учраас таны хэрвээ та ямар нэгэн ажлаа халтуурдаж хийгээд тэр алдаа нь ил гарч ирэх бас боломжтой учраас энэ үед бие зөв авч явахыг хүсье мөн ажилдаа дүрм журмын дагуу хандаж ажиллахыг сануулъя. Гэхдээ бас ийм харах үнцэг бас байж болох юм те. Одоо жишээлбэл нэгдүгээр хавс дээр өөрийн бие махбод тэр тэлэлт ирээд за жирэмсэн боллоо, хүүхдтэй боллоо гэж бодох юм бол эмэгтэй хүний тохиолдолд бол ажлаасаа гарах ч юм уу те. Ажлаа завсарлах үе бас байж болж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ яаж ч нөлөөлж магадгүй юу болохыг харцгаая. Та бүхний амьдралд хэрхэн нөлөөлж байгааг сонирхуулаарай. За 4-р хавс болох орон гэр оршин суудаг газар гэр бүл гэх мэт дотоод цэргийн хүрээнд ямар үйл явдлууд болох тухай ажиглацгаая. За 7 сарын 4-нд сугар гараг Тэнгэрийн ван гарагтай уулзах нь энэ Тэнгэрийн ван гараг нь огцом гинтийн таамаглаагүй surprise барьдаг төрлийн нөлөөтэй гараг юм. Тиймээс энэ нь 3-аас 4-ний өдрийн хооронд нөлөөлнө. Энэ хугацаанд гэр бүл юм уу дотоод цэргийн хүрээнд юу болчих вэ? Ийм болно гэж төсөөлсөнгүй гэмээр үйл хэрэгүүд тохиож магадгүй. Зөөр энгийнээр таамаглах юм бол жишээлбэл зөөр гэрийн эд зүйл эвдрэх ч юм уу. Эсвэл гэр бүлийн гишүүдэд гинтийн үйл явдлууд тохиох ч юм уу те. Эсвэл энэ таны хувийн бизнестэй хөтэлдэг Instagram хаяг ч юм уу одоо YouTube channel ч бас байж болно. Хувийн ажлын газар ч бас байх боломжтой. За дараа нь 7 сарын 6-нд сугар гараг санчир гарагтай sextile aspect үүсгэх нь 5-аас 10-ны хооронд юм байна. За тэгэхээр яг энэ үед бол 7 сарын 7 дугасаа Тэнгэрийн ван гараг ордоо нүүн, ихрийн орд руу нүүн. Тэгэхээр энэ үед гэр бүлийн гишүүд ч юм уу эсвэл гэр бүлд жоохон хүнд хэцүү асуудал тулгарч магадгүй. Гэтэ одоо илүү эсвэл хариуцлага үүссэн рол танд оногдож бас магадгүй хин нэг аршлан тордох шаардлага гарсан ч юм уу те. За дараа нь 7 сарын 18-нд сугар гараг бууд гарагтай sextile aspect үүсгэх нь 14-өөс 21-ний хооронд нөлөөлөх юм байна. Энэ нь гэр бүлийн гишүүдтэй харилцах, уулзах ч юм уу те. Хамаатантайгаа уулзах, тэдэнтэй ямар мэдээлэл дамжуулж нэгэнтэйгээ ярилцах үе байж болно. Өөр тохиолдолд орон гэр нь нүүц суухаа гэх мэтээр нөлөөлж бас болцсошгүй. За 7 сарын 22-нд болохоор гэрт шинэ зүйл орж ирэх ч юм уу те. 19-наас 25-ны хооронд нөлөөлнө. Гэрт шинэ эд зүйл орж ирэх. Эсвэл ямар нэг хүмүүс зочид ирэх ч юм уу те. Ямар нэгэн байдлаар жоохон замбрааг уур амьсгал бүрдэж магадгүй. За 7 сарын 23-нд сугар гараг ангараг гарагтай дөрвөлжин аспект үүсгэх юм байна. Энэ 16-наас 31-ийн хооронд. 7 сарын дундаас төгсгөл хүртэл ерөнхийдөө гэр бүлийн хүрээнд дотоод зэрэг жоохон замбраагүй, жоохон гал асах магадaltaй. Эд зүйлс эвдрэх эсвэл гэр бүлийн гишүүдтэй маргалдаж өрсөлдөөнтэй уур амьсгал бүрдэх гэх мэтлэнгээр жоохон асуудал ихтэй байж болзошгүй юм байна. Гэмтэж бэртгэхээс болгоомжлоорой. Гэр бүлийн гишүүдээс гэмтэж бэртгэхээс болгоомжлуулаарай. Тэгэхээр энэ энергийг ер нь бол гэртээ засвар хийх, эвдэрсэн зүйлсийг засварлах, асуудлыг шийдэх те гэрээ илүү гоё олгож засж гин гэдэг энергээр орлуулвал илүү гоё юм болов гэж бас бодлоо. 2-р хаусын тухай харцгаая. Амжиргааны зардал, хувийн санхүү, материализм. За 7 сарын 13-нд санчир гараг ухарсан гэж хэлсэн шүү дээ. Тэ өмнө энэ нь таны хосын харилцаа 7-р хавс болон ажил мэргэжил 10-р хавс дээр нөлөөлж байгаа шинэ өөрчлөлтүүд авчирж байгаа гэсэн. Харин дагаад одоо бууд гараг бас ухарж байна. Mercury retrograde эхлэх нэ 7 сарын 18-нд эхэлнэ. Тэгээд 16-наас 20-ны хооронд энэ эхлэл хэсэг нь мэдрэгдэх болно. Бууд ухралт бол Mercury retrograde бол 3-7 хоног орчим үргэлжилнэ. Энэ хугацаанд таны мөнгө олох
зарчим өөрчлөгдөнө. Мөнгө олдог аргачлал нь өөрчлөгдөнө. Эсвэл таны мөнгө олдог ажлаа солих ч юм уу те. Эсвэл ямар нэгэн байдлаар таны ингээд үн цэнийг тодорхойлох хандлагатай өөрчлөлт орж эхэлнэ. Мөнгийг хэрхэн зарцуулах, хэрхэн олох гэдэг тал дээр илүү дахин тунгаах цаг үе өрнөж байна. Эсвэл одоо жишээлбэл ямар нэгэн зүйлийг худалдаж авдаг байсан бол тэрийгэ болоод өөр зүйл худалдаж авдаг болох ч юм уу те. Одоо арх тамхи авдаг байсан бол болоод памперс авдаг болох ч юм уу. Гэх жишээний зүгээр мөнгөнд хандах хандлага нь маш их өөрчлөгдөнө. Эсвэл энэ магадгүй хоол хүнстэй холбоотой сууж болно. Таны хоолнд өөрчлөлт гарч болно. Гэх мэтчлэн. Энэ 18-нд давхцаад бас суграарийн нөлөө орж ирж байгаа учраас бас энэ өөрчлөлт нь тэмж муугүй байх болов гэж бодож байна. Мөнгө олох шинэ боломжууд орж ирэх ч юм уу те. Ямар нэгэн тав тухтай байдлаар энэ нөлөөлнө. Тэгээд 7 сарын 22-нд нар таны 2 дугаар хаус руу ирнэ. Тэгэхээр цаашдын 7 сарын 22-наас хойших цаашдын 1 сар бол маш их зарлагтай үе болно. Нар мөнгөний хаус дээр ирнэ гэдэг чинь мөнгийг шатаана гэсэн үг. Тэгэхээр магадгүй шал хэрэггүй зүйлсийг сэтгэл хөдлөлөөр худалдаж авахаас илүү жоохон хянуур зохистой мөнгөө зарцуулаарай гэж зөвлөмөр байна. Угаасаа бууд гараг таны мөнгөний хаус дээр ухарж байгаа учраас алдаатай 8 хийх, буруу худалдан авалт хийх, захиалсан зүйл нь маш удаж хурж ирэх, дундаа алдаа заах ч юм уу, бараа нь алдагдах гэх мэтчлэн ямар нэгэн байдлаар чухал зүйл худалдан авалт хийж байгаа бол их маш няхуур хандах хэрэгтэй. Үнэхээр яралтай биш бол жоохон цагаа бууд ухаж дуусны дараа худалдаж авсан ч бас яах вэ те. Үнэхээр үнэтэй зүйл худалдаж ирээ авах гэж байгаа бол. За 7 сарын 24-нд бол нар санчиргаар ихтэй гурвалж байгаас богт үүсэх нь 22-наас 28-ын хооронд нөлөөлөх юм байна. Залгууладаас 25-нд нар дэлхийн бангаар ихтэй аспект эсрэгцэж байна. Тэгэхээр 7 дугаар сарын сүүлийн 10 хоног бол ерөнхийдөө мөнгөний хувьд жоохон сөрөг нөлөө харагдаж байна. Мөнгө жоохон дутагдах ч юм уу, мөнгөнд дуусах эсвэл мөнгийг илүү боддоор одоо нухацтайгаар те илүү газарцсан харах өнцгөр харж мөнгөө зарцуулах шаардлага гарах ч юм уу. Эсвэл орж ирэх ёстой мөнгө ч одоо гацаад ч юм уу удаашраад хоошлогдоод цуслагдах гих мэтэр мөнгөний санхүүгийн хувьд жоохон таагүй байж магадгүй байна. Тийм болохоор 7 сарын сүүлийн 10 хоног бол санхүүгийн хувьд болгоомжтой няхуур байвал зохистой юм байна. Гэтэ дэлхийн банкарын нөлөө нь одоо таны чухал эд зүйлсийг чинь эвдлэх ч юм уу одоо алга болгох ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар торгуул төлөх шаардлага гарах зайлшгүй байдлаар ингээд таны хүсээгүй байхад мөнгө зарлагдах тийм нөхцөл байдлыг бүрдүүлэх болно.